За сайн бацгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Автартай хамт олон өнөөдөр нэг сонирхолтой бичлэг хийхээр бэлдлээ. Юу гэхээр G-Class гэдэг автомашин бол одоо өөрийн гэсэн бас их онцгой хөг хөдөлгүүрээс гардаг юм онцлогтой машинуудын цөөх гэдэг машинуудын нэг гэдгийг манайхан бүгд бас мэднэ. Тэгвэл энэ удаа энэ дугаар дээр болохоор бид нэр Akrapovic гэж брэнд байгаа тий. Сүүлийн үед манайхан бас анзаардаг болсон моциклуудаар маш их байдаг юм алдартай брэнд байгаа. Тэр брэндийн хамт олондоос бид нар холбогдоод Akrapovicийн янданг яг энэ стандарт G63-д тавьснаар ямар өөрчлөлт гардаг юм бэ? Ер нь ямар бүтээгдэхүүн байдаг гэдэг талаар та бүхэнд бас харуулахаар бэлтжлээ. Тэгээд яг одоо хэдүүлээ G-Class G63 загвар дээр Akrapovicийн янданг бүтэн ком сетээр нийлээ угсаж үзцгээе. За Akrapovicийн бүтэн комплект сет одоо яг ирсэн байна. За тэгээ юу байгаа вэ гэдгийг хэдүүлээ хамтдаа харъя да. Ямарсан Akrapovicийн янд нь болохоор Монгол улсыг албан ёсны эрхтэйгээр ирдэг тийм байгаа. Тэгээ Akrapovic гэдэг Монголын өөрсдөө албан ёсны бас пэйж хуудас байгаа. Тэгээд бичлэгэн дээрээс оруулчихъя. Тэгээд одоо энэ комплект сетэнд нь юу хэдүүлээ багтдаг юм бэ гэдгийг харъя. Ямарсан овер хэмжээнд бол нэлээд том овер хэмжээтэй байна. Тэгээд агарын ачаагаар мятаар ирж байна. Энд нэг юм байна. Энийг үзье. За энэ болохоор down pipe гэх юм уу mid pipe гэх юм уу дунд pipe лав байна. Энэ болохоор гарын авлага буюу юунууд нь танилцуулгууд нь байна. За G63 463А гүзүү буюу одоо энэ 18 оноос хойш гарсан загвар дээр таарах танилцуулга. Гэхдээ энэ танилцуулга танд хэрэг болохгүй. Ягаад тэгэхээр Akrapovicийн хамт олон яг өөрсдөө машин дээр нь угсаад өгчт юм байлээ. За энэ голдынх нь бодвол хомоочг нөх хадар нөгөө залгагддаг хомоочг нөх. За тийм байна. За энд нөгөө нэг алдартай яндаж юм байгаа шүү дээ. Оба. Нилээн бас том юм тий. Вау. Өөх нилээн их юм байт юм биш үү? Энэ юу юм болоо? Юу үзье? Па. Онц саунд ремот контроллертэй юм биш үү? Нэмэлтээр би буруу ойлгожсэн байна. Дууга нэмж хасдаг, нээж хаадаг контроллероос нэмэлтээр тавьдаг юм шиг биш үү? Нэг харъя. За энд юу вэ? Оо тийм ээ. За энд яндангийнхын дууг зөвхөн спорт, комфорт модоос гадна нөгөө комфорт модоос яндангийн дууга чанга байх боломжтой. Тийм яндангийн хөдөлгөөнтэй байна. За харъя. За энтэйгээ холбогдлолтой нөгөө яндангийн вайрын цахилгааны утсууд нь энэ дотроо байдаг юм байна. За энэ wireless сигналаар дамжуулдаг CAN бас сигналтай холбогдох юм байна. Гэж олон юм ирд юм биш үү? Би зөвхөн down pipe юу хоёр mid pipe байдсан болов гэж бодсон чинь бас үгүй юм байна. Нөгөө нэг алдтаа гэж амин царайлаг надад задлаад өгөөч. Яндангийн хошуу энд баг шиг байна. За энд нөгөө яндангийнх нь мафлер буюу үзүүрээс гол яндан чи яг энэ байна. Цоош яндан ингээд задлаад машиндаа тавих гоё мэдрэмж шүү те. Тий одоо хуучин цагт болоо. Тий яас. Тэгээ Akrapovic бас амар брэнд шүү дээ. Би мэдж байгаагаар Akrapovic ч болохоор брендийн нэрээс гадна хүнийх нь нэр. Тэгээд Akrapovic гэдэг нь болохоор Слован улсын иргэн. Тэгээ 1970-80-аад оны үед бол мотокросс буюу моциклийн уралдаанаар өөрөөс нэлээ амжилттай уралдаж исэн тамирчин байсан юм байна лээ. Тэгээ тамирчин байж байгаад 1990 онд хэд өөрийнхөө яг Akrapovic гэдэг энэ яндангийнхын компанийг албан ёсоор үүсгэн байгуулад тэр нь айгүй амжилттай өнөөдөр одоо юу гэдэг өнөөдөр Dakar ралли болоод ялангуяа манай моцикл дунд хүмүүс Akrapovic брэнд аягүй сайн яагаад Dakar моцикл авсан хүн болгон заавал юм Akrapovic заавал тавьдаг. Яагаад нэг уурсан амин хоёр утгатай шүү дээ. Хоёрдугаар мотоос гарч байгаа хүч болоод мөчлөлтийн хүч өмнө хүчийг яг бодитоор нэмж өгөх юм байна. 1990 оноос миний мэдлэг 2010 он хүртэл яг моциклийн яндангаа маш сайн хийгээд тэр нь дэлхийд даяар үндэгдээд одоо аль хэдийн компани нэр хүндтэй болчихсон тийм ээ. Тэгж явсаар байгаад 2010 оноос эхлээд яг нэг автомотивын салбар руу машины яндан руу чичмтэй орж эхэлсэн юм билээ. Тэгээд сүүлийн үеийн бас Монголд бас анзаараад харах юм бол Akrapovic яндантай G-Class аягүй их байдаг болсон.
Тэгээ Porsche идэрдэг ерөнхийдөө лаг машинууд бас Acropos аюу их тавигддаг. Тэгээд юу гэдэм үйлдвэрлэгчээс сошин машин аваад машиндаа яндан тавих гэхээр үйлдвэрлэгч эсэргүүцдэг. Яг тэгэхээр энэ болохоор машиндаа модификац хийж байгаа гэж бид нар үзээд үйлдвэрлэгчийн баталгаач нь цуцлаа шүү гэдэг зөв анхааруулгыг өгдөг бол Acropos брендийн яндан та суурилсан тохиолдолд таны баталгаа яг хүчин төгөлдөр байдаг. Яг тэгэхээр Acropos нь өөрөө машиндаа ямар ч одоо хөдөлгүүрийн доголдол үүсэх, одоо эвдүүд үүсэх ямар ч тийм юу байхгүй. Яг нэг мэрэгжлийн түвшинд хийгдсэн сайн бүтээгдэхүүн болохоор дэлхийн автомашин үйлдвэрлэгчнэр бас үнэ хүлээн зөвшөөрөөд шалгаад, тестлээд, нэгтлээд эцэст нь яг Acropos яндан тавиад Монгол үйл ажиллагаа явуулж байгаа албан ёсны дийлэрүүд байгаа ш одоо яг энэ төрлийн яндан хэрэглэх одоо MSM, Mercedes-Benz ч юм уу те дээр нь одоо Ford, юу гэдэг Porsche эдэр Acropos яндан тавиад ямар ч асуудал таны үйлдвэрлэлийн баталгаа хүчин төгөлдөр байна. За харъя. За нөгөө нь айхтар дуу гаргаад байгаа эд чинь шүү дээ. За Acropos яндан титан материалаар хийгдсэн. За титан гэдэг материал өөрөө мэдээж нэг давуу тал нь хөнгөн. Тэгэхээр энгийн 63-ийн яндангаа бодох юм бол титаны яндан бол илүү хөнгөн байна. Нэгт. Хоёрт титан илүү цохилт сайн даадаг тийм материал. Бат бөх. За Acropos яндан. За энэ дээр нөгөө мэдээж гоё лого байгаа тийм. За Acropos яндан дээр нөгөө яндангийн дууг нээж хасах нь нөгөө өөрийнх нь үндсэн яндангийн бензин моторыг ашигладаг юм байна. Яг энэ дээр өөрийнх нь нэмэлт мотороо түрүүний хэлдэг нөгөө саунд контроллертойгоо хамт тавьдаг юм байна. За нэг юм байна. Сүнхийн ард юм. За тэгэхээр ерөөхдөө бол 50 сая төгрөгийн үнэтэй яндан байх юм. Мэдээж брендийн нэр хүнд байгаа. Одоо үйлдвэрлэгчийн баталгаа хүчин төгөлдөр байна. 3 дугаарт хөнгөн, 4 дугаарт боддоор морины хүч нэмэгдэнэ, мушгилтын хүч нэмэгдэнэ. 5 дугаарт хамгийн гол зүйл мэдээж дуу ерөөсөн. Тэгэхээр түрүүний хэлдэг нөгөө G-Class гэдэг машин чинь өөрөө бас ин хаасаад явахаар аюу гой тийм эргчнэлэг тийм аратанлаг мэдрэмжийг өгдөг. Гой мэдрэмж эргэтэн өгдөг. Яг тэр аюуга дуу өөрөөс нь ялгардаг. Тэр дуу бүр илүү гой болохыг хүсэх юм бол Acropos яндан бол яг G-Class гэдэг машин дээр бол Acropos яндан бол юу нэг маргаангүй. Одоо миний бодлоор бол топ номер 1 гэж явдаг сонголтын үед. Тэгээд арай жоохон доошоогоо дуу багтаа энэ гэх юм бол тэгээд Brabus одоо FI ч юм уу. FI яндан бас аюу чанга байсан. Гэхдээ FI яндангаас л надад бол Acropos яндан аюу таалагддаг. Бас яг үннийг л аюу хайртай брэндүүдийн нэг Acropos 50 сая пүүц гэлээ шүү дээ. Бас гоё брендийн ингээд задлах. Нэг хүүхнүүд нэг өөрсдийнх нь шинэ авсан хувцсанраа ингээд задлаад өнгөрөөд идэг шиг. Манайс иймэрхүү машины юм задлахаар амар кайф авдаг те. Энд чинь амар гоё юм байгаа. Нөгөө үзүүрийн мафлараа тавьчаад гадуур нь тавих нөгөө машиныхаа үзүүрт угсрагддаг. Тусдаа яндангийн үзүүр гэдэг байхгүй. Тэр нэ. Тэг яагаад одоо G63-ын яндан үзүүртэйгээ цул хамт нэг байдаг бол Acropos-ийн яндангийн үзүүр нь юунасаа яндангаас сул тусдаа угсрагддаг байхгүй. Тэгээд шалтгаан нь яагаад ийм байдггүй тусдаа байдгүй гэхээр нөгөө яндан хүчтэй хаалгах нэг моторд яндан хөдөлж байгаа шүү дээ. Тэр хөдөлгөөн дээр саадуулахгүй гэж нэр тусад нь хийх юм билээ.
За бид нар Acropower брэндийнхаа full exhaust system-ыг G-class дээр тавиад дуусчлаа. Бас нэлээд ажил болж байна. Нийт нэг бараг 5-6 цагийн ажил болж байна. Тэгээд яагаад ийм ажлууд болж байна гэхээр нэлээд цахилгааны бодлууд хийгдэж байна. Нөгөө Acropower яндангийн нэг онцлог байдаг юм. Би та харуулъя. Опа. Нөгөө яндангийн дуу гаргадаг одоо энэ нөгөө хавлагтай штэ G-class одоо ялангуяа G-class ундаг хүмүүс мэднэ. Түр Acropower брэндийнх болохоор өөр дөрөө дахиад нэмэлт юм удирдлагатай байт юм байна л та. Тэгээд ямар учиртай вэ гэхээр одоо юу гин G-class-ийн яндан аль үед чанга дуурдаг комфорт мод дээр яндангийн зөвхөн нэг талаараа утаа гараад илүү бага дуутай байдаг. Спорт бол спорт плюс мод дээр болохоор хоёр талаар утаа гараад нөгөө бууддаг алгадталж байгаа юм шиг попс дуурдаг штэ. Тэгвэл Acropower яндангийн хувьд болохоор яадаг вэ нэмэлт цахилгаан хотлолууд хийснээр энэ удирдлагыг холбоод ямар давуу тал гарч ирэх вэ? Комфорт мод дээр бас чанга дуутай байх тийм боломжтой. Ийм нэмэлт функц нэмэгддэг юм байна. Тэгээд хэдүүлээ одоо Acropower яндангаа яварсан хамттай байгаад нэг асаагаад чадлаараа дууг нь сонсъё те. Тэгээд бидний гэсэн бас одоо яг өчтөр шүн ухсраа дуусаад энэ шүн ус баг 11-2 үед дууссан. Тэгээд одоо бас яг асаагаад бичлэгэндээ оруулаад сонсох бэлэн боллоо. За тэгээд үзцгээе хэлээ. Зя. За энгийн горимдор бол мэдээж илүү чанга Acropower брэндээ болохоор яндангийн катализатор буюу одоо нөгөө нүүрсийн шүүлтүр байгаа шүү дээ. Катализатороос хоошоогоо mid pipe-аас тастаад mid pipe-ийн дундах энэ бас туслах катализатор шүүлтүрийг аваад түүнээс хоошоогоо full exhaust болд юм байлээ. Brabus яндангийн хувьд болохоор яг mid pipe-ыг бол тэр чигээр катализатортай үлдээгээд зөвхөн хойдлын muffler гэдэг. За comfort mode дээр бол за нэг юм хөө ямар нэг pops буюу нөгөө буудалт байхгүй ийм дуутай байдаг юм байна. За спорт мод дээр. Спорт плюс дээр хардаа хоёр яндангийн хоёр үзэр хоёулаа нэгдэж байгаа болохоор арай илүү тийм баргил дуутай байгааз. За одоо буудаж үзье. Вау. Яа. Гоё юм байна уу? Acropower-ийн дууд хамаагүй юу болд юм бэ? Түрүү анх бичлэг нэг ихлэд хэлжсэн шүү дээ. G-class гэдэг машин өөрөөсөө бас гоё хөг гаргадаг тийм цөөхөд машинууд нэг гэж хэлсэн. Ямар хөг вэ гэхээр агрессив буюу тийм аратандаг дуунуудыг гаргадаг. Өөрөө ч бас V8 TV дуур бод гэж тэгээд яг энэ дууг нь илүү тодтогч өгдөг, илүү тийм хүрчгэлсэн, илүү тийм чанга гоё тийм мэдрэмжтэй дуу гаргадаг юм байна. Тэгээд Acropower брендийн яндаг энэ удаагийн дуугаараа та бүхэнд G-class G63 машин дээр ухтаж үзүүллээ. Хэрвээ та Acropower брендийн яндаг өөрийнхөө машинаа сонирхож байгаа эсвэл бусад бүх төрлийн буюу Porsche, Land Rover одоо юу гэдэг бус бүх машин дээр Acropower брендийн яндаг тацхаад боломжтой. Хэрвээ тацхаад хүссэн бол манай Acropower Mongolia гэдэг пэйж утас байгаа. Albios дистрибьютор Монгол байрлаж байгаа. Энэ хүмүүстэй та бас холбогдоод үзээрэй. Бидний зүгээс бол Acropower яндан бол дэлхийд дээр байгаа яг цөөхөн хідэн бас хамгийн том яндангийн брэндүүдийн нэг. Мэдээж бас дээр модитор автомашинд хурд мушгилтын хүч дээр дууралтыг агуулсаа нэмж өгдөг ийм монстер брэнд. Тэгээ энэ удаагийн дугаараар Acropower брэндийг онцлолоо. Автартаа хамт та бүхэндээ баярлалаа.